Бүгд найрамдах Хятад ард улсын Гуанчжоу хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тоног төхөөрөмж барометрал үйлдвэрлэлийн Canton Fire үзэсгэлэн 123 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч удирдах зөвлөлийн гишүүд болоод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нийлсэн 100 гаруй хүмүүс оролцохоор Гуанчжоу хотыг зорилоо. Тодруулбал өчигдөр буюу 4-р сарын 13-нд нислэгийн баг, 4-р сарын 12-нд газрын аяллаа баг маршрутын дагуу Улаанбаатараас Гуанчжоу хүртэлх аяллаа эхлүүллээ. За манай баялаг бүтээгчдийн дэмжих холбоо U Travel компанитай хамтарч Canterbury үзэсгэлэнд одоо 3 жилдээ оролцож байна. За энэ Canterbury үзэсгэлэн нь бол бүгд найрамдах Хятад ард улсад төдийгүй Азиада хамгийн том экспорт импортын үзэсгэлэн байгаа. За манай баялаг бүтээгчид орон нутгийн нийслэлийн энэ удаа бол 100 гаруй баялаг бүтээгч явж байна. Жил ирсэн бол манай баялаг бүтээгчид үзлэн ярамд оролцох удам ихсэж байгаа. Манай баялаг бүтээгчдийг дэмжих холбоо бол өөрсдөө одоо үндэсний үйлдвэрлэгчид тэд дундаа жижиг дунд үйлдвэрлэгчдийг илүү сурчиж ажилладаг. Жижиг дунд үйлдвэрлэгчдэр баялаг бүтээгчид маань ирсэн өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээл рүү гаргах, гадаадаас ингээд мөнгө оруулж ирэх тодорхой хэмжээний Монгол улсын эдийн засгийг үзүүлэх жин хувь нэрийг нэмэгдүүлэх ийм зорилготой байгаа. Тэгээ гадаадаас түнш олох технологийн дэвшлийг нэвтрүүлэх тийм зорилготойгоор гадаадын одоо ярмаг үлсэн худалдаанд сүүлийн жилүүдэд маш их идэвхтэй оролцдог болоод байна. Энэ одоо хамрагдж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ төлөө, аялагчдынхаа төлөө болов тийм ээ. Эртнээс одоо юу авахыг, юу үзхийг хүсэж байгаа бүх зүйлийг ингээд маш одоо ингэж нарийн судалж те ер нь бол аль болох одоо бүх талаар нь л одоо хамтарч ажилладаг байгаа. Мөн тэгээд эндээс тоног төхөөрөмж янз бүрийн юм судаллаа авлаа гэхэд худалдаж авлаа гэхэд Монголд Улаанбаатарт хүрж ирэх хүртэлхтэй бүх одоо арга хэмжээг нь бас яг ямар саадгүйгээр бас зохион байгуулгаараа бас их онцлог давуу. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Canton Fire үзэсгэлэнд 3 дахь жилдээ оролцож байгаа нь энэ юм аа. Би одоогоос нэг 5-6 жилийн өмнө нэг явж ирсэн. Тэгээд одоо энэ 2 дахь удааг нь явж байна. Өмнө нь ямар чиглэлээр? Өмнөөс ялгаагүй бас яг бизнесийнхаа чиглэлээр өөрөө одоо хийж байгаа бизнесийнхаа чиглэлээр явж ирсэн. Би өөрөө модаж хоо газар тариалантай уул уурхаа худалдаа үйлдвэр үйлчлэгээ гадаад худалдаа үйлдвэр үйлчлэгээ эрхэлдэг. Одоо 90 оноос хойш тасралтгүй одоо бизнес эрхэлж явж байгаа. Одоо энэ удаадаа бол бас нэлээд өргөн хүрээтэй. Одоо нийтийн олонний тоног төхөөрөмж, жижиг дунд үйлдвэрийн одоо тоног төхөөрөмж гэдэг ч юм уу тийм хүчээр явж байгаа. Налах дүүрэгт маань аж үйлдвэрийн парк одоо удахгүй нэгтгэхэд үйл ажиллагаа эхэлж байгаа. Тэнд бас жижиг дунд үйлдвэрийг оруулах. Би өөрөө бас налахын бизнес эмэгтэйчүүдийн холбоо, налахын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн хийдэг. Тийм болохоор бас эмэгтэйчүүдийнхаа бизнес бас боломжийн тоног төхөөрөмж юу вэ нэ тэрийг судалж явж байгаа гол нь маш их олон үүрэг даалгавартай явж байгаа л да тий. Нэгдэгчлээ анх удаа явж байна. За тэгээ манайх одоо хувийн компанитай. Тэгээ одоо тэнд очиж одоо нөгөө тоног төхөөрөмжийг дэвшил үзэх гэж. Манайх одоо хуваараа бас ингээд үйлдвэрлэл эрхэлдэг. Тэгээ одоо тоног төхөөрөмжөө сайжруулъя. Одоо энэ тэр үзэсгэлэнд оролцсноор бас манай компанид бас нэлээд дэвшилт олох болов гэсэн тийм бодлогоор л бид нар одоо энэ үзэсгэлэн уралдаанд оролцох гэж байна. 4-р сарын 15-наас 19-ний хооронд үргэлжлэх одоо жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизм, барилга, барилгын бүх төрлийн одоо тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж гэсэн ер нь тоног төхөөрөмжийн энэ дээр. Ер нь ч угаасаа хавар намрын бүх үзэсгэлэнгүүдээр угаасаа тэгж ажиглагддаг. Бидний баг уралдах юм бол газар тэнгэрээр бол ингээд хуваагдаад 2 багаар хөдөлж ийн өнөөдөр бол ингээд одоо онгоцны баг маань онгоцоор явж байгаа баг маань одоо ингээд хөдлөх гээд байж. Canton Fire үзэсгэлэнд оролцсноор тоног төхөөрөмжийн дэвшилт, үйлдвэрлэлийн процесс, арга техник болоод хамтын ажиллагааг эхлүүлж бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг аялал зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн жижиг дунд үйлдвэрлэгчид болон гарааны бизнес эрхлэх хүн бүхэнд уг аялал олон боломж гарцыг нээж өгөх болно гэдгийг дуулгаж байлаа. Тус үзэсгэлэн жилд 2 удаа зохион байгуулагдах учраас та бүхэн дараагийн аялалд нэгдээрэй.